За 17 дугаар бодлого бодолтыг хийж эхлэе. За 17 геометрийн бодлого нь ABC гурвалжны AC тал дээр B1 цэг, B1 хэрчмээр O цэг орсноо гэсэн. За 6 зуръя. Ямар ч юм за ABC гурвалжин байх юм байна. ABC гурвалж. За B1 цэгч. ABC гурвалж. За ABC гурвалжны ийм байгаа. AC тал дээр B1 цэгийг одоо ийм байхаар авах. A B1 нь 3, B1 C 5. Тэгэхээр одоо AC өөрөө нийт урт нь 8 гэсэн үг байна. Энэ 3-ын 5 гэхэлэр тийм. Эндээс B1 хүртэл B1-ээс C хүртэл. Тэгэхээр AC урт бол 8, тэрний 3 нь A орой талтай байна. Тэгэхээр одоо за энэ дээр B1 явчихад энэ бол 3, за энэ хэсэг нь 5. Байхаар энэ B1 хэрчим татжээ. За B1 хэрчим татчаад B1 хэрчим дээр O цэг орсно гэж байна. B1 хэрчим дээр O цэг орсно гэхээр за энэ хэрчмийн хаа нэгэн газар O цэг орчих юм. За энэ хэрчмийн хаа нэгэн газар O цэг орчих юм. За одоо энэс дахиад цааш нь COB 3-ны талбай 25 гэж байна. COB 3-ны талбай. За энэ талбай бол 25. За би энэ орж явах юм чи энэ дээр O цэг юм байна. За энэ 3-ны талбай бол энэ 3-ны талбай бол 25. SCOB 3-ны талбай бол 25 гэж. За дараа нь тэгвэл BOA 3-ны талбай болно гэж. BOA одоо ингэ болох нэ. За BOA 3-ны талбай гэдэг маань одоо бид нар бол энэ талбай болно гэсэн. За энд олох ёстой зүйл маань яг BOA энэ 3-ны талбайг олгоч. Энэ 3-ны талбай. За энэс бид нэг юм ашиглана. За гурвалжны нэг тал дээр MN харьцаатай байхаар ийм цэг өгөх юм бол энэ цэгээр одоо эсрэг оройг энэ цэгтэй холбоход ийм хоёр гурвалжин үүснэ, хоёр босгох хэсэг тоогдно. За энэний талбай S1, энэний талбай S2 гэж. За тэгвэл S1 гэдэг талбай бол за нийт том 3-ын талбай бол S0 гэж. Энэ бол бүтэн 3-ын талбай. Бүтэн 3-ын талбай. За тэгэхээр S0 гэсэн нийт талбайгаас S1 талбайг MN харьцаатаар тасалж авъя гэж. За энэний томьёо бол юу байх вэ? Нийт за нэг эндээс S1 S0-ыг үрж явж тий. Нийт S0 талбайгаас тасалж авна. S1-ийг тасалж авна. S1-ийг S0-оос тасалж авна. За яаж тасалж авах вэ гэхээр S0 гэдэг том талбай тэр чигээрээ M дээр нэмэх нь N таргалцсан. M дээр нэмэх нь N таргалцсан. За тэрний S1 бол яг гэхээр яг энэ M урттай хэсэгтэй харгалцсан. M урттай хэсэгтэй. За ийм томьёо байдаг. Энэ талбай томьёо ашиглана гэсэн. За би S2-ыг одоо олно шиг. S2 гэдэг бол нийт S0. Энэ S2 чинь энэ энтлийн хэсэг байна. Энтлийн хэсэг. За энэ хэсгийг олохдоо S2 талбай гэдэг бол нийт S0 талбайгаас яг S0 талбайс юу таргалцах вэ? Нийт M дээр нэмэх нь N таргалцсан. За энэс яг гэхээр N харгалцах энэ талбай энэ хэсэг талбай. Тэгэхээр N таргалцах талбай тасалж авна гэсэн ийм томьёо байгаа. За энэ томьёог ашиглаад би одоо бодлыг үүсгэе. За үүний тулд эхлээ 25-г талбайгаа биччихье. 25-г талбай гэж. 25-г талбай маань бол одоо саяны энэ томьёог 2 өгсөр чиглэлээд би 25-тад бичүүлье гэж. За эхний ээлж. За бид шууд 25 гэдэг маань яг S BOC 3-ны талбай гэдэг. BOC 3-ны талбай эхлээд яг гэхээр энэ B оройгоос B-ний хэрчмийг тасалж авна гэхэд. Ямар гурвалж тасалж авах вэ? Нийт том гурвалж буюу S ABC гэсэн том 3-ны талбай. Одоо энэ ABC 3-ны талбайгаас энүүгээр таслаад 3-5 гэсэн харьцаатай тийм 3-5 гэдэг бол одоо бол утга байгаа. Гэхдээ энийг бол 3-5 харьцаа гэж ойлгож бас болно. За тэгвэл нийт юм нэ. Энэ том ABC 3-ны талбай юу ноогдох вэ? 3 дээр нөхөд 5 гэсэн одоо нийт уртад харгалзаж байгаа. Эннээс яг 5 харгалзах энэ наадлын утга болж байгаа.
5 гэхээр одоо бол бид яг B1 C гурсны талбайг бол энд олчлоо гэсэн үг. Тэрнээс энэ талбайгаас одоо энийг тасалж авах шүү дээ. Дахиад яг хөглөө. Эхний ажилтнууд энэ сая энэ томьёог нэг удаа энэ бичлээ. Одоо цааш шууд залгаад. Одоо энэ B-нээс нааш талбайг олцсон байгаа энэ бол энэ хэсэг бол. Энийг энэ талбайгаас гээд үржих нь. За одоо энийг би ингэж. За энэ дээр нэг хоёр үсэг тавьчих л да. Энийг би M гэж. A B M энийг M гэж. За тэгээд одоо манайд юу гэж хэлэхгүй цаашаа залгаад явах гэхээр энэ талбай маань N дээр нэмэх нь N-д харгалзаад энэ хоёр тий. За тэрний бидний 25 гэдэг байгаа энэ тэмдэгдсэн талбай бол яг N-д харгалзаж байгаа учраас M дээр нэмэх нь N. За энэ талбай бол тэмдсэн 25 байна. Энэ талбай бол тэмдсэн 25. За энэс харах юм бол шүү дээ. Нийт энэ дөрвөлжин доторх энэ хэсгийг бид ашиглах учиртай. За одоо энэ л өгөгдсөн гэж үзнэ. Одоо олох гэж талбайгаа шууд олно гэж. SBOC гурван талбайг олох гэж. BOC гурван. За BOC гурван BOC-ийн цаатлын шараар бодсон. За энэ хэсгийг олохдоо ихлээр том гурванчнаас B-нээс цаашхан тасалж авах гэж. Том гурванчнаас гэдэг нь A, B, C гурван талбайгаас үржих. За мэдээж 3 5 харгалзаж байгаа тийм. Нийт 3 5-ын. За яг 3-т нь харгалзаж байгаа энэ хэсгийг авчи. За тэрнээс дахиад А-гаас ийшээ ингэж АО гэсэн эрчмийг татаад МН харьцааны N-тэд нь харгалзах авах хэрэгтэй. За тэгэхээр одоо бид юу гэсэн үг вэ? N дээр нэмэх нь N-ний N гэж ингэж болж байна. За энэ талбай хэдвэ гэдэг бид олох гэж байгаа. За гэтэл одоо энэс би нэг юм ашиглаж болно л да. Дээдлийн хэсгийг энэ дээдлийн хэсгийг хоёр талын 5 тууч. 5 тугаах юм бол юм болно гэж. За энэ нийт энэ хойтлын энэ тэнцлийг 5 туугач. Хойтлын энэ тэнцлийг 5 туугач. 5 тугаах юм бол энэ 5 ийшээ хувааг энэ талдаа 5 таа болдно. За ер нь бол ингэж чи гэсэн ч болно доо. 5-ны 3-аар үржиж. 5-ны 3-аар үржиж. 5-ны 3-аар үржихээс энэ 5 чи энэтэй хуваагдана. Энэ чи 3 чи энэ оронд нэрнэ. Энэ 3 оронд ингэж ирнэ. За энд яг 5 тугаахаар 5 болоод нийт 5-ны 3-аар үржихэд 15 болно гэсэн үг тийм. За одоо ингээд 5-ны 3-аар үржсэний дараа ийм болно. За эндээс яг хөглөө SABC үржих нь 8-ны 3 үржих нь M дээр нөхөн N-ний N. Тэнцүү 15. Өөрөөр хэлбэл энэ тэр маань яг энд гарч байгаа гэсэн үг. SABC үржих нь 8-ны 3 үржих нь M дээр нөхөн N-ний N. За энэ тэнцүү 15 болсноор манай бодлоо гэж. Өөрөөр хэлбэл яг нөгөө нэг энэ томьёог 2 угсарч хэрэглээд яг энэ талбай олдог томьёог энэ дээр 2 угсарч хэрэглэжээ гарсан юм а 5-ны 3-аар үржих юм бол энэ 5 байсан 3-аас өдөөд ингээд бидний олох ёстой талбай гарч ирсэн. Тэгээд тэр талбай маань 15 болж бодлого бодлоо. За энэ нь манай тестийн хариултны за D хувилбар зөв хариулт нь буюу 15 гэж гарсан. За ингээд 17 бодлого бодлоо.